За сайн байцгаана уу. За ингээд Итгэл радиог хамт олонд маш их баярлалаа. Тэгээд та бүхний хийж байгаа бас энэ гайхалтай ажлаар дамжуулаад маш олон хүмүүс бас эвэгдэж эзэн бурхыг таньж мэдж байгаас итгэж байна. Тэгээд гэрчлэл гэдэг бол тэмээ үл итгэгч нэг чуулган нэрэд Христийг таньж мэдж хүлээн авч Библиэр дамжуулан бас бурхныг мэдж өөрийнхөө амьдралд тэмээ гарсан өөрчлөлт шинжилтүүдийг бусдад ярьж тунхаглах мөн өөрийнхөө амьдралаараа бас үйлсээр харуулахыг хэлнэ гэж бодож байна. Маш олон хүмүүс бас ер нь бол тэмээ мэргэлзээ би гэрчлэл тэмээ хэрхэн яаж ярих уу өөрийнхөө амьдрал тохиолдсон зүйлсүүдийг бас бусдад яаж хуваалцах уу олон янзын асуултуудтай бас явдаг баг. Тэгээ бас миний гэрчлэлийг хэн сонсох уу бас тэр тухайн гэрчлэлээр дамжуулаад бас тийм ээ хин нэг яаж өөрчлөгдөх үү гэж олон янзын асуулттай явдаг баг. Тэгээ миний хувьд гэрчлэл гэдэг зүйл бол тийм ээ бид нар гэрчлэлийг ярихдаа тунхаглахдаа яг хийж байгаа зорилго шалтгаан юу вэ гэдгийг ихлэ бодох хэрэгтэй юм шиг. За гэрчлэл гэдэг бол хувь хүний тэгээ тухайн хувь хүний амьдралд нь бурхны хийсэн тийм маш олон янзын арга замаар хийсэн үйлдэлсэн тэр зүйлийг тунхаглаж байгаа өөрчлөлтүүдийг ярьж байгаа. Гэхдээ бид нар гэрчлэлийг ярихдаа Есүс Христийн тийм ээ энэ дэлхийд ирсэн хүн төрлөختөн бас хувь хүн өөрийнх нь төлөө үйлдэлсэн тийм бас Христийн үхэл амьлалт дахин ирэлт яг энэ зүйл өөрийн амьдрал хувь хүний амьдралд бас ямар чухал үүрэг оройлтой вэ гэдгийг тунхаглан ярих нь зохистой юм шиг. Маш олон хүмүүс гэрчлэлийн талаар, өөрийнхөө амьдралын талаар, өөрчлөлтийн талаар тийм ээ одоо юу гэдгийг эдгэрсэн тухай хин нэгний өөрчлөлтийн талаар ярьдаг. Энэ болгонд хүмүүс юу сүулт нэг гардаг үр дагавар нь хүмүүс би ингэж ярьчаад энэ гэрчлэлийг би амьдрч чадахгүй байвал яах вэ гэдэг нэг асуудал гарч ирдэг. Энэ зүйлийг бодоход таны ярьсан гэрчлэлээр дамжуулаад тийм ээ олон хүмүүс бас магадгүй ивэл авч тийм ээ өрөөдөж өөрчлөгдөж байгаа гэж итгэж байна. Мөн тухайн гэрчлэлд Есүс Христ яригдж Есүс Христ тэр хүний амьдралд тийм ээ ямар агуу өөрчлөлтүүдийг хийсэн бэ гэдгийг хин нэгийг сонсохдоо бас Христийг таньж мэдэж чуулганд явж түгээр цаашлаад Христийн сайн мэдээ яригдж байгаа бол энэ маань яг тодорхой бодит гэрчлэл юм аа. Тийм учраас та бүхнийг би уриалмаар байна, ятгамаар байна. Тэг гэрчлэлийг ярьцгаая, тунхаглацгаая, тийм ээ Эфес номдэр хэлсэн шиг цаг нь болсон ч олооч бэлэн байцгаая. Таны амьдралд, бусдын амьдралд өөрчлөлт гарсан Христийн тийм Христийн хүл амьдлаар ирсэн тэр агуу гэрчлэлүүдийг бусдад ярьцгаая. Гэрчлэлийг модонд оруулцгаая.